Хүн нэр алдартай болоход олон янзын хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл тэрний нэрийг хэр олон хүн мэддэг, тэр ямар хүмүүстэй найз, тэрний хийсэн зүйлгээ адил. Тийм ээ, бас Instagram-да хэдэн дагагчтай вэ гэдгийг харж болох юм. Жишээлбэл намайг дагагчдын тоо Бэнийхээс нилээд олон л доо. Гэхдээ би тийм юм нэг ач холбогдол өгдөггүй л дээ гэвч. Тэгэхээр би зүгээр жишээ татсан юм шүү дээ. Тэгэхээр Пикачугийн дагагчт нь Джейснээс 100 гаруй мянгаар илүү гэдгийг хэлхэн зүйтэй байх тийм үү? Нэр бодоод үзсэн чинь энэ тийм оновчтой жишээ байсангүй. Хүмүүс Instagram нэг ашиглахаа болчихсон шүү дээ. Би ашигладаг шүү дээ. Хоцрогдсон гэх юм уу да? Би ашиглаж байгаа шүү дээ. Тэ чи Instagram ашигладаг уу? Ашигладаг. Дээр ашигладаг юм бас би. За. Би бодлогогүй ярьчлаа. Тийм ээ. Энэ дэлхий дээр амьдарч байсан бүх хүний дундаас хамгийн алдартай нь Есүс Христ байсан гэж хэлж болох юм. Маш алдартай болохоор нь хүмүүс уулга алдартай түүний нэрийг дууддаг шүү дээ. Гэтэл өөр хүмүүсийн нэрийг дууддаггүй биз дээ. Гэгэн илбэрл күмэр Батмен. Taylor Swift гэж. Justin Bieber гэж ямар халуун юм бэ? Pikachu гэж. Бодоод үзтээ. Түүхэн цаг хугацаа Есүсийн амьдралаар 2 том эрен болж хуваагдсан байдаг шүү дээ. Бидний мөрддөг Хуан Ли түүний мэндэлснээс ихтэй. Саяхны хүртэл бид BC буюу Христэс өмнөх үе, AD буюу латинаар Anno Domini. Манай эзний он гэдэг нэр томьёог ашиглаж байсан. Урлаг соёл түүний нөлөө их. Өөр бусад ямар ч хүнээс илүүгээр түүний тухайд хамгийн олон дуу зохиож, уран зураг зурж, ном зохиол бичжээ. Тайм сэтгүүл түүнийг түүхэндээ хамгийн алдартай хүнээр тодруулжээ. Сноубордоор болох гэж бодож байна. Би багада Disney сууг гэдэл бүгдийг үздэг байлаа. Би тийм нэвтрүүлгээр гарч хүүхдүүдэд инээд бэлгэлмээр бай. Технологийн дараагийн томоохон дэвшлийг авчрах. Би дараагийн Steve Jobs болмоор байна. Дуугаар. Би алдартай дуучин болмоор байна. Beyoncé-тэй уулзаад найз нөхөд болмоор байна. Мэдээж загвар зохион бүтээгч гэдгээрээ. Байран дээр эргэж үсрэх. Би чаддаг юм л та. Агаар дээр аргашаа эргэж үсэрдгээр гинэ. Хоолыг амсаад юу байгааг нь хэлж чаддаг болчихвол хоолны мэргэжилтэн гэх юм уу? Би алдартай болмоор байна гэсгүй шүү дээ. За мөнгө хөрөнгөөр л биш шүү. Юугаар алдартай болмоор байна гэсэн үү? Сайхан асуулт байна. Хамгийн шилдэг хүчтэй болж. Жүжигчин, Бродвей тоглодог ч юм уу? Бейсболын тэмэрчин. Гайхалтай сайхан царай дөрхөөрөө. Сони юутай байна? Бид хоёр яг одоо Израиль руу явж байна. Нэрээ Израильд би их гоё хоолтой гэж сонссон шүү. Тийм үү? Тэнд бас Есүс амьдарч байсан шүү дээ. Тийш явж байгаа гол шалтгаан маань. Тэгэл бид явж байгаа. Гэхдээ гоё хоол идэх боломж гарвал бас сайхан шүү, тийм ээ? Гайхалтай. Биднийг яагаад Есүсийн тухай ийм их яриад байгаа юм болоо гэж та гайхаж байж магадгүй, тийм үү? Юуны түрүүнд хэлэхэд Есүсийн амьдрал, үхэл, амьлал нь Христ итгэлийн үндэс суурь юм. Есүсийн амьлсан Бурхан байдаг гэдгийг харуулаад зогсоогүй. Есүсээр дамжин Бурханыг харж ойлгох боломжтойг харуулсан. Тэгэхээр Иесус гэж хэн бэ? Түүний амьдрал, үхэл, амьдлын талаар түүхэн баримт нотлогоо бий юу? Иесус бодит хүн байсан эсэгтэй холбогдуулаад ярил түүнийг түүхэн хүн байгаагүй гэдэг түүхч байдаггүй. Эрдэнэ орон зохиол тухайн үед Ромын эзэн төрнийг захирж байсан Тиберий Цэсараас чөлөөтэйгээр түүний тухай өгүүлсэн байдаг. 1-р зууны түүхч Йосефус өөрөө Христ итгэлтэн биш байсан ч гэлээ. Есүсийг мэрэгэн ухаантай хүн их багш гайхамшигт үйлсийг бүтээгч гэж хэлсэн байдаг. Мөн эрдэнэ түүхчид болох Теситус Сютанус нарч Есүсийн тухай бичиж үлдээжээ. Тэгэхээр тэр Израильд амьдарч байсан гэдгийг өгүүлдэг шинэ гэрээнээс өөр баримт нотлогоо байна гэсэн үг. Гэхдээ Иесусийн хэлсэн хийсэн зүйлийн тухай ихэнх баримт нотлогоо нь нүдээр үзсэн гэрчүүдийн бичиж үлдээснээр шинэ гэрээнд орсон байдаг. Шинэ гэрээ гэдэг нь Библийн томоохон хэсгийг бүрдүүлдэг ном, захидлын цомирлог юм. Библи бас Есүсийг мэдлэхээс өмнө бичигдсэн хуучин гэрээ, түүнийг мэдлснээс хойш бичигдсэн шинэ гэрээ гэж хуваагддаг. Эдгээр номын 4-ийн сайн мэдээний номнууд гэдэг бөгөөд нүдээр харсан гэрчүүдийн мэдээгээр Есүсийн амьдралыг онцлон өгүүлсэн байдаг. Шинэ гэрээ эрт үед бичигдсэн юм бол одоо бидэнд үлдэж хоцорсон байгаа хувилбар нь энэ олон жилийн туршид өөрчлөгдөөгүй. Алдаагүй гэдгийг яаж мэдх юм бэ гэсэн зүй ёсны асуулт гардаг. Их бичвэрийн шүүмж гэдэг шинжлэх ухааны судалгаагаар бид үүнд хариулт олох боломжтой. Питер Жази 2 үнийг тайлбарлана.
Тэгэхээр их бичвэрийн шүүмж нь эртний гар бичмэлүүдийг харьцуулж судлаад их хөлбөрийг нь олж тогтоодог. Гар бичмэл нь олон ширхэг. Тэр нь анхны бичигдсэн их бичвэртэй он цагийн хувьд ойрхон хулбарлагдсан байх тусмаа итгэж болно. Эртний төгч Херодотус Тусид эдээснаар Христээс өмнөх 5 дугаар зуунд зохиол бүтээлээ тойрсных нь хамгийн эртний хөлбөр нь манай эзний 900 оны хавьд хийгдсэн. Тэгэхээр 1300 гаруй жилийн зай байна. Тэдний зохиолын ердөө 8 хулбар гар бичмэл бий. Гэсэн ч энэ зохиолууд их хөлбөртэйгээ яг тохирсон чигээрээ бидэнд уламжлан ирсэн гэдэгт эргэлзэх эрдэмтэн алга. Эртний бусад бүтээлүүдийн хувьд ч яг л ийм билээдэг. Тухайлбал Ливигийн Ромын цүх 900 жилийн зай, 20 ширхэг, Цезарын галчуудтай хийсэн дай 950 жилийн зай, Есүс 10 ширхэг, Тесидус 1000 жилийн зай, 20 ширхэг гар бичмэл. Тэгээд шинэ гэрээг аваад үзэх юм бол хуулбар хийгдсэн хүртэлх зай маш богино. Манай эзний 40-с 100 онд бичигдээд хамгийн эртний хуулбар гар бичмэл нь манай эзний 130-аад онд хийгдсэн ба. Нийт 5309 грек гар бичмэл, 10,000 ширхэг латин, 9300 ширхэг бусад гар бичмлүүд бидэнд хадгалагдан үлджээ. Өөрөөр шинэ гэрээ бол эртний бусад номоос бүрэн дүүрэн онцгойрдог. Эрдэмтэн F.J. Hort ингэж хэлжээ. Өргөн цар хүрээнд олон талыг хамарсан бүрэн дүүрэн баримт нотлохоон суурилснараа шинэ гэрээний бичвэр нь эртний үеийн зохиол бүтээл донд бусдад нь харьцуулшгүйгээр өрнөлтгүй байдлаар ганцаараа тойлон гардаг. Тэгэхээр бид шинэ гэрээнд эргэлзэхгүй байж болно. Есүс еврей хүн бөгөөд 1-р зууны үед энд Израиль төржээ гэдгийг шинэ гэрээний болоод өөр баримт нотлохоноос бид одоо мэддэг боллоо. Тэр бидэнтэй адил амьдэрсэн, хоол идэж, унтаж, инээн хөхөрч уйлдаг байлаа. Түүгээс барахгүй энэ хавийн гудамжуудаар алхаж явсан л байж таараа. Өнөөдөр зарим хүн тэр бодит хүн шашны мундаг багш байсан юм байна л да. Тэгэл болоочтой гэх бах. Гэвч Есүсийг шашны агуу багш гэдгээс илүү агуу нэгэн байсныг нотлох баримт нотлогоо бий. Эхнийх нь тэр өөрийнхөө тухай юу гэж хэлсэн бэ гэдэг баримтыг бүгдээрээ авч үзье. Тэгэхээр Есүс өөрийгөө юу гэж хэлсэн байдаг вэ? Шашны бусад удирдагч нар үнэн бол энэ юм гэсэн байхад Есүс үнэн бол би байгаамаа гэсэн байдаг. Бусд нь ингэж л чи бялхам амийг авч чадна гэж байхад Есүс ам бол би байгаамаа гэсэн юм. Есүс амийн талхал би байгаам гэсэн байдаг. Энэ яг л чиний зүрх сэтгэлийн сүнслэг өлсгөлн цангааг тайлж цатгаж чадах нэгэн бол би байгаа юм гэсэнтэй адил. Бид бүгдээрээ л буруутгал, зовнил, айдас, түгшүүр тээж явдаг. Харин Есүс зүдэд зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ над дээр ир. Би та нарыг амраая гэсэн. Тэр бас намайг хүлээн авсан нь Бурхныг хүлээн авсан хэрэг. Намайг үрсэн нь Бурхныг үрсэн хэрэг. Намайг харсан нь Бурхныг харсан хэрэг гэжээ. Христ итгэлийн амин судас нь уучлалын тухай мэдээлээ. Есүс хүмүүст чиний нүглийг уучлалаа гэж олон удаа хэлж байж. Яг энэ үг тухайн үеийн шашны удирдагчдын уур хилэн хөдөлгөж байла. Ягаад гэвэл зөвхөн Бурхан л нүглийг уучлах хүчтэй гэдгийг тэд сайн мэддэг байж. Тиймээс Есүсийн ингэж хэлсэн нь өөрийгөө Бурхантай адилхан гэсэн хэрэг байлаа. Есүсийн иш шулуухан хэлсэн бас нэг тунхаглал Иоханны сайн мэдээ номд байдаг. Тэр би болон эцэг нэг юм гэж. Энийг шашны удирдагч нар сонсоод маш их хэлгэнэж түүнийг чулуу шидэж алахыг хүсв. Тэднийг ийм завдахад Есүс олон сайн үйлсийг эцгээсээ би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн альнаас нь болж та нар над руу чулуу шиднэ вэ гэж асуудал тэд сайн үйлсийн чинь төлөө биш. Харин Бурхныг доромжилсны чинь төлөө бид тань руу чулуу шиднэ. Учир нь та хүн байж өөрийгөө бурхан болгож байна хэмээн хариулжээ. Түүний дэргэд байсан яриагийн сонссон хүмүүс түүнд эгдүүцэж та өөрийгөө бурхан болгож байна гэж. Тэгвэл Есүс гэж хэмбэ гэхэд Боногийн хэлсэн хариулт санаанд орж байна. Боног мэдхгүй олон хүн байгаа үсттэй. Боног уу? YouTube хамтлагийн гоцлол дуучин биз дээ. Хүмүүс тэрнийг сайн мэднэ. Үгүй яах вэ? Залуу хүмүүс мэдэхгүй байх гэдэл чи энд байгаа тимээгээд арай ахмад хүмүүс нь мэдэх байх л да. Харин залуу хүмүүс. Дэн чи Боног мэдгүй? Мэднэ. Тэр харв уу? Би дандаа л тэр залууг ярьдаг шүү дээ. Тэр мэдгүй л гоё өстэй. Боногоос нэг удаа ярилцлага авахдаа Есүст итгэдэг тухайн асууж л дээ. Сэтгүүлч түүнээс дэлхийн агуу сэтгэгчид шашны мундаг удирдагч нар дунд Христ өөрийн гэсэн байр суурьтай байх л да. Харин Бурхны хүү гэхээр арай л хэтрүүлж гисэн биш үү гэж асуужээ. Боно ингэж хэлжээ. Энд хөнгө хандаж болохгүй. Бид түүнийг гайхалтай гүн ухаантан байсан гэж бодсон ч тэр өөрийгөө илгээгдсэн аврагч гэж байсан шүү дээ. Ингэж хэлсэндээ л тэр цовдлогдсон юм. Түүний цовдлогдсон шалтгаан бол тэр өөрийгөө Бурхны хүү гэж хэлсэн. Тэгэд бодохоор тэр үнэхээр Бурхны хүү эсвэл солиотой хүн байж. Итгэхийн аргагүй нэг зүйл бол хэрхэн сая хүний амьдрал өнгөрсөн 2000 жилийн турш нэг мөн солиотын нөлөөгөөр өөрчлөгдөн урамшиж байсанд би итгэж чадахгүй. Тэр боддоор амьдарч байсан шүү дээ. Христ итгэлийн талаар би сайн мэдэхгүй. Гэхдээ тэр үгс сургаалаараа алдартай байсан байх л да. Тэр тунхагласан зүйлийнхээ төлөө амиа өгсөн гэж бодож байна. Хүмүүсийн сэтгэлд хоногшим тийм их золиос гаргаснараа л байх л та. Олон үе дамжин яригдсан түүхүүд,
ёс жаяг гээд Хин нэг нь түүний тухай ном бичсэн болохоор би тэрнийг нэг алдартай гэж боддоггүй шүү дээ. Надад тэгс санагддаггүй. мэдгүй тийм алдартай юм уу? Тэр нэлээд алдартай шүү. Тэр бол дэлхийн дахны хүмүүсийн олон янзын ихтгэл үнэмшил, шашин шутлаг дүрслэгддэг эш үзүүлэгчийн нэг төлөөлөл гэх юм уу да. Тэр бол бидний нүглийг бүгдийг нь уучилсан. Бидний төлөө загалмаа дээр амиа өгсөн мэдтэй те. Яагаад гэвэл тэр өхлийг ялсан цар ганц болохоор. Тэр маш олон хүнийг эдгээсэн учраас Шаагаагаараа. Шаахаа юу? Тэр чи алдартай шаахаа шүү. Эн чинь нөгөө юу Христ итгэлийн хүчтэй сурталчилан хуулгаас л болсон гэж бодож байна. Маш олон хүний итгэл найдалгаа тавьдаг дөрөвдтэй. Үгүй юм уу? Тийм учраас л ингэж нэр алдарт гарсан биз. Сайн уу залуусаа бид дахиад л автобустайгаа донцлоготой замаар Назар хотыг зүглээ дахиж явна. Их өөрчлөгдөжээ. Есүсийн өссөн газар гэхээр гоё санагдчих шүү. Цөмөрө хооллох хэрэгтэй байна. Тэгэлгүй яах вэ? Бүгдээр энд хооллоно. Залуусаа бүгдээр удахгүй хооллох юм байна шүү. Автобусаар удаан явлаа. Бид бууж хооллоод дараагийн зураг авалтаа хийх нэг газар олсон шүү. Кино багийнхан маань тэнд байж байна. Бас миний ард хоол унд харагдаж байгаа биз? Балаа. Би баяртай байна. Энэ сайхан амтгаш. Есүсийн өөрийнхөө тухай хэлсэн зүйлийг аваад үзвэл тэр өөрийгөө бурхан гэж үнэхээр тунхагласан нь тодорхой байдаг. Энэ маш том тунхаглал учраас шалгаж үзэх шаардлагатай юм. Тиймээс үүнийг нотлох ямар баримт нотлохоо байгааг авч үзцгээе. Есүсийн тухай уншихдаа юун төрөнд гайхамшигар дүүрэн амьдарч байсныг анзаарч хардаг. Хормон дээр усыг дарс болгон хувиргаж мянган хүнийг хооллохын тулд хоол хүнсийг олшруулж өвчтөе хүмүүсийг эдгэж байсан гэдэл. Өнөөдөр бид багаараа нэг тийшээ явж байна. Сайхан өдөр болохонтэй догдолж байна шүү. Галил нуур харагдаж байна. Харж байна уу? Галил нуур тэнд байна. Миний бодсноос том уу жижигүү гэдгийг хэлж мэдэхгүй нэ. Мянган хүн яг энэ уулан дээр цуглараад Есүсийн хамгийн алдартай сургаалуудын нэг болох уулан дээрх номлолыг сонсож байжээ. Энэ сургаалдаа тэр ингэж заасан байдаг. Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ өөрсдөө ч тэдэнд тийхүү ханд. Чи хөршөө өөрийн адил хайрл, дайснуудаа хайрл. Есүсийн сургаал номдол нь барууны бүхэл бүтэн соёл иргэншлийн үндэс суурь болсон юм. Өнөөдөр бидний мөрддөг олон хууль дүрм анханасаа түүний заасан зүйлс дээр суурилж ирсэн. 2000 жил өнгөрөөд байгаач засаж сайжруулах юм гараагүй байна. Есүсийн амьдралаас миний унших дуртай хэсэг бол шинэ гэрээнд түүний найз Матай бичсэн зүйл байдаг. Уйман өвчтөе нэг хүн Есүс рүү хурж ирээд эдгэж өгөхийг гуйжээ. Энэ хэцүү муухай өвчин л дөө. Мэдрэлийн төгсгөлүүдийг ажиллагаагүй болгож царайны хэлбэр алдагдан гар мөчнөөс салахад хүрдэг. Хүмүүс уйман өвчтнүүтэй ойр байхаас айж нийгмээс тусгаарлаж гадуурхдаг байлаа. Тэр хүн аргаа бараад Есүсийн өмнө газар цөхөрч эдгэж өгөхийг намжлан гуйжээ. Есүс гараа сунгаад тэр хүнд хүрсэн бөгөөд хэн ч үнэндээ тийм зүйл хийхгүй байх байсан юм. Гэтэл тэр даруйда уйман өвчин арилсан байна. Есүсийн гайхалтай сайхан зан чанарыг эндээс бид олж харж болно. Тэр хүнийг гайхамшигар эдгэж чадсан төдийгүй хинч гараа хүргэхээргүй түүнд мутраа хүргэх сэтгэлтэй байсан. Нийгмээс гадуурхагдсан хүмүүстэй Есүс цагийг хамт өнгөрөөж байсан. Бусдад хандахдаа олонний санаанд нийцүүлэх гэж оролддоггүй байсан. Дороо буураа бурхны хайрыг хүртэх ёсгүй юмшгээр тооцогддог хүмүүсийн анд нөхөр нь тэр байлаа. Тайм сэтгүүл түүнийг өрн дахны хүмүүнлэгийн түүхэнд дэх цэвэр ариун сэтгэл бусдын төлөө өөрийгөө зориулсан хайрын ятаршгүй агуу бэлэг тэмдэг гэж нэрлэжээ. Есүсийн тухай мэдээний үндсэн их сурвалжны шинэ гэрээ байдаг бол бид мөн хуучин гэрээнээс ч Есүсийн тухай өгүүлсэн хэсгүүдийг судалж үзэх боломжтой. Хуучин гэрээний иш үзүүлгүүдийг мөн амьдралыг нь урдчлан хэлсэн нарийн тодорхой зүйлсийг Есүс биелүүлсэн тухай судлах нь бидний дараагийн нотлогоо байлаа. Энэ хорвоод мэдлэхээс өмнө өөрийнх нь амьдралыг тэр чигээр нүгүүлсэн бүхэл бүтэн номын цомрлогтой хүн түүхэнд өөр байхгүй. Есүс хуучин гэрээний 300 гаруй иш үзүүлгэлтийг биелүүлжээ. Хаана өсөж торних, аль удмын аль төрөх гэдэл бүр ганцхан өдрийн дотор 29 иш үзүүлгийг биелүүлж байсан тохиолдолч биеж. Тэр хүмүүсийг зориуд мэхлэх гэсэн залтай итгээд байсан болохоор бүх зөвнөлийг уншиж үзээд за бүгдийг нэхнээс нь биелүүлчихвэл болох юм байна гэж бодсон байлгүй гэж зарим хүн хэлж магадгүй л дээ. Энэ таамаглалыг батлахад хоёр асуудал тулгарч байна. Эхнийх нь түүний биелүүлсэн иш үзүүлгийн тоог хэмжээ. Хоёр дахь нь хүний хувьд аваад үзвэл эдгээрээс олныг нь тэр өөрийн эрх хүчээр захирах боломжгүй байсан юм. Тухайлбал тэр яг яаж хөх тухай оршуулах газар тэр ч байтугай түүний мэдлэх газрыг нарийн тодорхой иш үзүүлсэн. Есүсийн тухай газар сайгүй яригдж, түүний уучлалын мэдээ, гадуурхагдсан хүмүүсийг хайрладаг нь агуу гайхамшгуудыг үйлдэлсэн зэрэг яриа тархахад түүнтэй уулзах гэж газар бүрээс хүмүүс цуглан ирж байлаа. Түүний алдар нар ийн төгсөн тухайн үеийн төр шашны удирдагчдын байр суурь занал хил болов тэд түүнийг хөнөөхөөр хувилджээ.
Ромын захирагч нарт барьж өгөөд Ромын эсрэг бослог гаргасан хэрэгээр шөөлгөв. Ромоос томилогдсон захирагч Понти Пилат түүнийг байцаагаад ямар ч гин буруу олоогүй гэдгээ зарлав. Гэвч цугласан хүмүүс улаар нь зүтгэж байсан тул тэр бууж өгөөд Есүсийг цовдлуулгаар тушаажээ. Түүний гар хөлийг хадаасаар загалмайд нэвт хадаад баруун зүүн талд нь 2 дээрэмчнийг хамт өгүүлэхээр цовдолжээ. Ромын цааз гүйцэтгэгч цэргүүд түүнийг үгсэн гэдгийг шалгаж нотлсны дараа цогцын загалмаагаас буулгаж Иерусалимийн гадна байх олонний мэд хнийг булшин тавьсан байна. Гэвч Есүсийн амьдрал ингээд л дуусчихгүй юм а гэдгийг бид шинэ гэрээнээс уншиж болно. Хүмүүс Есүсийг кинон дээр гардаг урт үстэй залуу гэж боддог байх. Шанхай нөмрөг хүмүүс ч гэсэн Баваасан сахалтай хэцүү амьдрал туулсан гэдэл. Хүмүүс Есүсийг цагаан арстан байсан гэж боддог. Гэхдээ энэ үнийн эсхийг би мэдэхгүй л дээ. Хүмүүс Есүсийг загалмаа дээр байдаг залуу гэдгээр нь л мэдэх байх. Намайг бага байхад Есүсийг уучлал хайраар дүүрэн найз шиг тийм л хүн гэж ярьдаг байсан. Нөгөө энэ тэндүү эсэл зааж сургаал бүх юм хийж байсан мэрэгүүн штэ. Зарим нь бурхны хүү, зарим нь аврагч гэж боддог. Бурхны хүү тэр бол бурхан бас хүмүүсийг хооронд нь холбож өгдөг зурж. Би тэрнийг түүхэн хүн л гэж хардаг штэ. Сайн залуу байсан аш үзүүлэгч. Тэнгэрд байгаа агуу хүчтэй залуу. Мэдгүй да бүүн л дүрм журм ярьсан хүн юм шүү. Хүмүүс түүнийг иш үзүүлэгч бас сайн хүн гэж боддог. Тэр маш их сайн үйлс бүтээсэн. Гэвч олон хүн түүнийг бурхан гэж үздэггүй. Есүсийг нөгөө яг бурхан шиг гэж боддог. Тэд түүнийг бурхантай адилхан байр суурин тавьдаг. Сайн мэдгүй мэн үү? Есүс үхлийг ялан дийлсэн гэдгийг бид сүүлчийн нотлохоо баримт болгоо авч үзсэн. Есүс биеэрээ амилсан Христ итгэлийн суурийн чулуу юм. Бидний хүн бүрт энэ хамаатай зүйл. Яагаад гэвэл хүн бүр үхэн шүү дээ. Оршуулганд очиход авсыг газарт булаад л бүх юм дуустдаг шүү дээ. Ингээд л төгсгөл болдог. Харин Есүс үхээд булшлагдаад дараа нь амилсан юм. Яг үүгээр л булш ямар ч хүчгүй болж үхэл бүрэн ялагдсан. Ямар ч шашин итгэл үнэмшил, бурхан, залбирал, Библи ярьдаггүй тийм гэр бүлд би өсөж төрнөсөн. Огт ярьдаггүй. Аав маань бурхангүй үзэлтэн байв. Ахыг маань төрөхөд Матай гэдэг нэр өгөхдөө англи хэл дээр ганц Т үсэгтэйгээр бичээд Библиэгтэй адилхан биш л байвал боллоо. Библиэлд байгаатай адилхан бичмээргүй байна гэсэн гэдэг. Одоо ч ахын маань төрсний гэрчилгээн дээр нэр нь ганц Т үсэгтэйгээр бичээтэй байдаг юм. Би 17-д ахлах сургуульд орж тэнд Крис гэдэг хүүтэй мужааны хичээлд хамт ордог байлаа. Тэр над руу ирснээ сонстоо. Юу гэж тэр бол ёстой октыг ашигладаг хар тамхи зардаг 9 шидэнд бүрдчихсэн гар байсан л та. Тэгэл бид хоёр нийлдэг байсан гэхүүдээ. Нөгөөдөг чинь сонстоо. Есүс миний амьдралыг өөрчилж өгсөн гэдэл яриад байдаг байх шүү. Би ч энэ юу гэд байгаа юм болоо гэж бодсон. Би ч үл итгэж зангаараа жаахан судалгаа хийгээд үзв. Нөгөө Крис маань надад Христ итгэлийн тухай яриад байдаг. Угаасаа бурхангүй үзэлтнүүдийн гэр бүлд өссөн болоод ч тэрөө түүний ярих ямиг бир хүлээж аваагүй. Түүхэнд яг болсон уу те? Нотлох нь юу юм гэж асуудаг байв. Яагаад гэвэл би сэтгэл хөдлөлтөө нэг хөтлөгдөд байдаггүй л дээ. Зүгээр л аливаа юм сайхан санагдвал итгээд амархан автчихдаг хүн би биш. Тийм болохоор энэ бүхнийг өөрөө л ухаад үзье гэж шийдсэн. Тэгээд 19 настайд анх сүмд ирсэн юм. Үл итгэгчид зөндөө байхыг тэнд харав. Тэд бол гүн гүнзгий утга учиртай асуудлыг нухацтай судалдаг хүмүүс юм л да. Нөгөө хүмүүс чинь бүгдээр л надад ийм асуулт байсан чинь би ийм хариу олсон. Хардаа энэ таарч байна. Үүнтэй харьцуулаад үзье гэцгээж байв. Ингээд би өвөөгийнхөө өгсөн хуучин Библийг уншдаг болсон юм. Христ итгэл бол нэг үзэл санаа гүн ухаан тулгуурлагдаггүй. Харин нэг гол хүнтэй холбоотой болохоор юуны түрүүнд энэ залуу тэгээд үнэхээр түүхэн хүн байсан гэж юу гэдгийг судалж тогтоохоос ажиллаа эхлэхээр шийдэв. Судлаад сурвалжлаа шинжилээд үзв. Сайн мэдээний номуудаас түүний хараажаар бодит хүн байсан гэдгийг олж харсан боловч Христэд итгэдэггүй өөр хүмүүс Библиэс өөр их сурвалж дээрч түүний оршин байсан гэдгийг батлан бичсэн байдгийг мэдэж авсан. Үүнийг нээж мэдснээр Христ итгэл бол зүгээр нэг сэтгэл хөдлөлийн юм биш гэдгийг ухаарсан. Би үнэн байгаасаа гэж бодсон учраас үнэн болсон биш, харин нөгөө булш үнэхээр хоосон байсан учраас л үнэн байж үү дээ. Яг энэ түүхэн үйл явдал болсон байна. Чухам үүгээр л өөр байж. Тэгэхээр энийг бол дэлхий ертөнцид дээрх хамгийн чухал зүйл. Эсвэл хамгийн мулгуу санаа байх ёстой гэдгийг нь би ойлгов. Хагас үнэн байж таарахгүй. Судалж үзээд баримт нотлохонд үнэмшиж байж л зүгээр нэг хоосон найдлага төрүүлсэн зохиомол зүйл биш. Энэ харин ч үний юм байна гэдэг дүгнэлтэд би хүрсэн.
Есүс амьдсныг батлах 4 янзын баримт нотлогоо бий. Нэгд түүний булш эзгүүлсэн. 3 дахь өдөр нь Есүсийн дотны нөхөд булшин дээр ирэхэд түүний цогцос тэнд байсангүй. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарлах гэдэг боловч тэр бүгд нь үнэмшилтэй нотлогоо болж чаддаггүй байна. Тухайлбал эрх баригчид түүний цогцыг хулгайлжээ гэж. Гэхдээ тийм юм бол түүнийг үхлээс амилжээ гэсэн яриа тархах үед тэд яагаад цогцыг гаргаж харуулсангүй вэ? Эсвэл зарим нь хулгайч нар цогцыг хулгайлчихсан баг гэдэг. Есүс амьд харагдлаа гэдгийг шавнаар нь дуулаад булш руу хариалган хүрсэн. Тэднийг очиход булш хоосон бөгөөд Есүсийн цогцыг ороосон байсан оршуулгын оролт хэвээр үлдсэн байлаа. Хулгайч нарын авч болох цорын ганц үнцэнтэй зүйл энэ л байлаа. Есүсийн толгойг ороосон байсан хэсэг даавууч хүртэл хажуу талд нь ивхэтэй байлаа. Есүсийн амьдлын 2 дахь нотлогоо нь тэр шавнаартай харагдаж тэдэнтэй уулзсан явдал. Есүс амьлаад 11-ээс олон удаа хүмүүст харагджээ. Нэг удаа бүр 500 орчим хүнд харагдсан байна. Тэд хий юм харсан байхаа гэж зарим хүмүүс хэлдгэлтэй. Гэвч бодоод үзэлтэй. 500 хүн нэг адил бүгдээрээ зэрэг хий юм харах боломжгүй шүү дээ. 3 дахь нотлого нь түүний шавнараас нь харж болох өөрчлөлт. Өдөрдөгч нь алагдахад тэд бүгд учраа олохоо байж аргаа баран цөхөрцгөөсөн нөгөө баригдаж алагдахаас айн чичирч байсан хүмүүс гэв гинтгэл өөрчлөгдөж тис ондоо хүмүүс болсон байна. Цөхөрч айд суухын оронд итгэл найдлагаар дүүрч зориг оров. Иесус амьд байна хэмээн тэд зоригтойгоор хаасайгүй тунхаглаж эхэлсэн юм. Энэ мэдээг түгээхэ болохгүй гэснээс болж тэдний олонх нь сүулт тамлуулж алагдсан. Үнэн биш гэж бодсон зүйлийнхаа төлөө хүн ер нь амиа өргөж чадах уу? Харин шавнар нь энэ бүхэн үнэн гэдэгт бат итгэлтэй байсан. Ийхүү тэдний амьдрал өөрчлөгдөж, энэ гайхалтай хөдөлгөөн дэлхийд даяар өрнөсөн билээ. Есүс одоо ч хүмүүсийн амьдралд нөлөөлж, хүмүүсийг өөрчилж байгаа нь 4 дахь нотлогоо юм. Өнөөдөр дэлхий дээр Христэд итгэгч 2.4 тэрбум гаруй хүн бий. Тэд бүхий л үндэстэн угсаатны эдийн засаг нийгмийн янз бүрийн хүрээлний төлөөлөл байдаг. Есүсийн амьд гэдгийг шавнар нь тунхаглаж байсан. Амьлсан Есүс Христтэй учирсан гэдгээ өнөөдөр ч тэрбум итгэгч нар дэлхий даяар тунхагласаар байна. Тэгвэл бид үүнийг яаж хүлээж авах вэ? Есүс өөрийгөө Бурхан мөртлөө хүн мөн гэж хэлсэн тов тодорхой байна шүү дээ. Түүний сургаал номдол амьдрал, зан чанар, иш үзүүлэлгийг биелүүлсэн, үхлээс амилсан гэд баримт нотлогоонуудыг аваад үзвэл Есүсийн өөрийнхөө тухай тунхаглан хэлсэн зүйл үнэн гэдгийг баттай нотолж байна. Гэхдээ энэ үннийг зөвхөн оюун ухаанаараа ойлгох төдийгүй зүрх сэтгэлээрээ бид мэдэрдэг. Би Есүстэй харилцаатай болсноор амьдрал минь өөрчлөгдсөн. Хүн бүр амийг, бэлхэм амийг аваасаа гэж Иесус хүсэж байна. Есүсээр дамжуулан Бурхан өөрийгөө илчилсэн. Есүс өөрийгөө хэн гэж хэлсэн нь ч үнэн байсан. Тэр үхлээс жинхнээс амилсан. Тиймээс энэ амьдралд найдвар бий. Мөнх амийн найдварч бий. Би олж авсан, таач мөн чадна. Дүүбл. Гэгээн илбэрэл Күүмбер Батман. Taylor Swift гэж. Пикачу гэж. Яа, хүчлээ. Пүү. Дахиад. Албар биш шүү. Йоо, тэрээсээ их минь. Дэг, Клойд Кардашиан гэж, Самуэль Джексон. Баз Лайтер гэж. Чи сая уучлаарай. Ёстой уучлаарай. Пикачу гэж.